Монголчуудын Angel Radio 88-ны урлаган дээр суугаад харуулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан дахиалтгая. 7 өдрийн даваагаас баасан гаргийн яг цаг мөчөөд радион 3 дугаар студиэс хөгжөлтэй хөнгөн байцгаая гэсэн уриатагаар Яна нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд хүрдэг. Яг Улаанбаатар хотод 17 цаг 13 минут болсон. Өнөөдөр 2025 оны 4-р сарын 1-ний мягмар гарагийн Яна нэвтрүүлэг инхүү эхэлж байна. За студид хөтлөгч Мега, Ангараг, Анжга, Гэрлээ, за найруулагчаар мөнх цэцгийн төвшин байрнаар ажиллаж байгаа. Нэвтрүүлгийн хамтраалагчаар Wellness-ийг Wellbear Shop-оос Wellbear Shop-ийг имэн. За мөн Айлис хилэн чандад байгаа монголчуудад виз хамаарахгүйгээр орон сууц болон автомашины лизингийн үйлчлэгээр хамтран ажиллаж байгаа. Баярлалаа. За өдөр бид бүхний хамтдаа ярилцах сэдв маань цэцэрлэгийн багш боллоо гэдэг сэдвээр ярилцсанаа. За өдөр бүгдээрээ сургуулийн өмнөх боловсролын багш буюу цэцэрлэгийн багш болсон байгаа. За цэцэрлэгийн багш нартаа баяр хүргэе. Баярлалаа. За баярлалаа. Ингээд харин чиг бид нар 2 настайгаас нь аваад 6 нас хүртэл нь бол дааж авдаг штэ. Харин чиг бүгдээрээ азтай заяа. Цоошнэр байгуулагдсан цэцэрлэгт 4-5 насны хүүхдүүдтэй ангийн багш болцгоолоо. За эхний асуулт маягаар цэцгээ. Эхний хичээл биеийн тамир та хүүхдүүдэд ямар дасгал заах гэж байна да? За нөгөө 8 тоотоо заах штэ. Би тэгтээ 8 тоотыг бол бүр ардаа ингээд дуутай илүү шинэлэг байдлаар жоохон нэг тийм юу аа. За дуугийн битээр дуулчих. За дуулаарай. Ямар дуу дуулах юм? Жоохон орчин үед хоёр гэдэг нь хий. Дуу таа юм уу? Гүү би ястаа дуулахгүй. Ангаргийн дуулдаг гэж ямар юм бэ? Би бол нэг тийм бүр ингээд гараа ингээд илүү савцсан хөдөлгөөн чиг нэг балаа угаараа дуулах харин ч нэг байл. Хүүхдүүд ч бүр олчлоо. Би бол хүүхдүүдийг илүү нэг тийм юу аа дараа нь ингээд баар саванд орохт нь тий бас жоохон бэлдсэн маягтай нэг тийм гоё хөдөлгөөн зааж өгмөр бажи. Яг нэг иймэрхүү дуу мó те тийм очиод хүртэл аав ээжтэй шууд тэгээ зааж өгөх байхгүй те тийм өлег бас хөдөлгөөн бол хийхгүй. За бажи. За би бол одоо ангийн тойруулаад 10 гүйлгэж жагаад тэгээ гэлцний сунаалтыг хэлгээд 4-5 настай хүүхд амх 5 настайг үстэй. Тэгэхээр ч болно шүү дээ. Йоо тэр нэг жижиг юмнууд чи яаж сунааж чаддیں۔ Гардаар сүнэлэх гэдэг чинь надад ч сүнэхгүй шүү дээ. Ингээд толгоо дөнгөж мөгөргөөд ингээд нөгөө гэлцний хөвлийн болчонгийн хөгжүүлэх дасгал гэнэ. Тэгээд болох бах та. Алт юм байна. Алах нэ. Мэдрэл муутай багш. Амьд хүүхд алах нэ. Би давдаг чам манай хүүхд гэртээ урж ирээд ээжээ би ийм дасгал хийсэгээ үзүүлэх юм бол би маргааш нашоо чамтай улаан илгам хийн. Чи яхаараа миний нэлэх хүүхдийг гидсний дасгал хийлгэж идэв гэж. Чи бүр хар багаас нь өсөлтийг зогсоох нөө чи. Би шууд ингэнэ. За бүгдээрээ атом молекул болж тоглоё. Атом молекул 2 4 гэлгүүлгээл тэгэл нэг 3 тоглолт нөгөөдөл чи хөлс мөс нь гараад янзын гоё хөдөлгөөр тоглож. Та бараг дунд нь ороод өөрөө тоглож юм шүү. Би орохтой нөгөөдөл чи бүгсдэж ургаачих гэж болохгүй. Тэгээ жаа хэцүү байгаа. Тэр нь атом молекул тоглуулна. За би бол анхаараарай атом молекул ганцаараа эдтэй тэнд хоёулаа олчлаа. За хоёулангийн наслаа гэл тэгэл асчих. Би бол сайхан бүгдээр ингээд игнээнд ингэж гоё хайрцаглаж 16-гаар ч юм уу зогсоож байгаа тийм дуу муу нь бол айгүй билээ. Цэцэг гэж мэстэлгэрч байна. Сэлмэг нартай өдөр гоё гэж дасгал юм штэ. За. Би бол хүүхдэд танаас шууд авах юм. Айгүй хуучинсаг багш бай. Би бол апачи гэдэг дуу явж байгаа ч тийм. Нэг одоо тэр чинь юу байж болно ш тийм үстэй. Нөө нэг бэби шаг тэр байж бодлоо. Ямар дуу гинэ? Дахиад аяллаа та. Цэцэг мэстэлгэрч байна. Сэлмэг нартай өдөр байна. Сэлмэг нар. Энэ дээр харин яг тасгал аюу гой таард байхгүй. Сэлмэг нар нь бүгдээрээ зингийн тоглох бас гоё. Ээжиг цэцэрлэгт явж байхад л явж исэн дуу шүү дээ. Хамаагүй. Би бол угаасаа хуучны өн тэгэл хуучныхаа л арга барилаар үзэн шүү дээ. Өөр арга авахгүй. За болсон уу? За одоо дараагийн асуулт орж ирлээ. Ангараг огшаа. За дараагийн хичээл дуу гэж мичээл орноо. Та хүүхдүүдэд заах нэг дуу, нэг шүлгээ өмшнөө. Бүр өглөө босоод гараа угаанда. Тэр дуу гэл өстө сайн зааж өгөн дөө. Тэгээ дуулаач. Чи нэг ядаж нэг баг. Савнгаар зүл гараа өрөндөө цэцэрлэг дочоод гараа угаанда. Цэрмагийн гарыг бас угаанда. Шууд цагаагаа. Чи юу дуулаад багш нь гацгуудаа шууд тэгэл цагаагаад явж байна. За, за дуун. Шүлгэн. Шүлгээ уншаарай. Шүлгэн үү? Яг шүлэг тэд нэр одоо
Чи одоо шүлэг зааж өгөхгүй л байгаа штэ. Баг л та тий. Чи нэг цайны ганц хоёртой л байж таараа штэ. Нацагд орчин шүлгийг Миний өдөр чи Ямар даа мо те дөрөв настай Ямар өгдөг. Чи ядаж миний хин сургын цээрлүүлэхгүй мүү? Миний нутаг чинь арай л хүндтэй Тий яг штэ. үндэ миний хин сурагч яг хурганы талаар шүлэг бол биш байгаа юм л та. Тэр нь ямар аваа тий. Тэр нь ямар аваа тий. Тэрийг тэд нар чинь одоохондоо ойлгохгүй. Гэл ойлгуулчих тий. Тэгээд өөрөө нэг юм хурганы баг хүмүүс ч очиж байгаа цэцэрлэгийн багш чинь бүх юмаа үзүүлж явсан даа шүү. Хонны баг хүмүүс. Тий. За тэр авлагыг нь л аавна штэ. Одоо яг 4 настай хүүхэд тохирох шүлгийн цомрлогийг л авч байгаа л тэгэл бүгдийг зааш штэ. Бүгдийг зааш штэ тэгэл. Өөрөө ч бүгдийг сорно штэ. Өө эхлээд нэгийг нь уншин штэ энэ чинь. Өнөөдрийн нэвтрүүлэг чиний үүрэг тэр штэ. Дараа нь хэлчихэ. Та уншчих. Хотлоо мэдгүй. Чи ингэж уушлаа. Investor leasing компани нь 2021 хоног уншилж За байгаа. би өштэй би дуу заахтаа хөөрхөн хөдөлгөөнтэй гоё дуу зааж өгнө. Нөө тоогороо янз. За 4-5 настай хүүхдийн дуу биш байгаа шүү. Наадах чинь бүр 2-3 таадаа сурдаг байгаа шүү. Тий юу? Тийм штэ. Тийм үү? Аав наашрын дараа бүр алаг бөмбөлөө явлаа чигчихэн чинээ бишээ явлаа. Тэгээд явлаа. тийм үү? Тийм штэ. Тэгээ одоо ямар дуу заах вэ? За тэгвэл арай жоохон орчин үеийн Та тэгэлдээ бид нар бүгд бүгдсэн. Яг одоо хэлээ. хаз жаргал үсээ. Найра Бүгдээ гараад ашиг манайхаа. Йой. Тэгээ Ина. заах юм байна. Чинчиний баярын өдөр, хашины баярын өдөр. Бас манад нэг амар гоё дуус. Харсанагийн нэг ийм дуу. Анжгаа миго хоёр бол бүр хар багаас нь баарчин болох юм Тийм, байна. тийм. За. Манад хүүхдийн нэг ийм дуу байсан. Их сайхан дэлхий гээд их сайхан дэлхий инх мөнх байгаасаа. Мөрөдлийн зинхэр дэлхий мөнгөн хоохны дуу алтан сарна дэлбэ алдрайхан чиний миний бидний хүүсээ. Наа чи баг доо шүлэг хоёр Үгүй. нийцэж байгаа юм шүү. Харсанагийн дуу. Зүгээр ингэж Харсанагийн дуу. Энийг зааж өгье. та хөтөлбөрөө өөрчлөө дуу шүлэг гэдэг зүгээр дуу шүлэг гэж харагдчихсан. Харин тийм. Бараг шүлэг нь сайхан явчлаа. дэлхий. Шүлэг нарыг явчлаа да. Шүлэг нарыг явчлаа. Явчлаа шүлэг нарыг явчлаа. Угаа шүлэг нь өөр дуу. Айгу итгэвтэй багшаа гэж. Баяраа ордоо ажилтгтай байшин бариад амрах завгүй. Бид нар бүгд бид. Яг тэрнийх нь ардаас нь ардталт нь нэг нь гарч ирээ бид нар бүгдийг мэдээж Тийм. Тэгэнгүүт Нэг нэг нь гарч гарч ирээс үнэ. гарч ирэх юм байна. Тэгээд баяраа ордоо ажилтгтай байшин бариад амрах завгүй. Өглөө оройдоо Баяра баада баашнараа гүйлэх. Өглөө усаад өрж гарна өндөр намаар байж байж гарна. гарна. Тэгэнгүүт ардлаас дахиад доож юу л баяраа гүйлээгүү лээ. За ойлгомжтой. Таны шүлэг ойлгомжтой. За би бол угаасаа сосними хүн бас тэгэл соснimийнхаа хөөргөө өргөн дуунуудаас зааштай. За ямар дуу. Ирвэхэ цэцгэн дээрээ суугаарай. Намайг тойрон юу гэдүүлээ? Намайг сайн Ачаарай. Ирэх хусныг хараад чи ээжийн охины гайхлуу. Игэлтэн шам шиг би ингүй ганхан байна. Наад чи хөвгүүдэд айгу ичмэр дуу штт. Октодод айгу хөөрхөн дуу байхгүй. Хөвгүүд наад чи дуучлаар шал тэнийг. энийг ялаа минь Би гэж болно шүү дээ. би 5 дугаар ангид 5 настай байхдаа наад чи Таны дуулалт хүүхдийн айгу гар дээр ичдэг байсан. суугаарай. Айгу ичмэр хөвгүүдэд айгу ичмэр дууш. За. За юу амар За, гендер би мэд юм. шүлгээ уншаа шүү. 4-5 настай хүүхд юугаа За шүлгээ мэддэг. уншаа. Хүүхэлтэй. За. Хөдлөөд явхад алхаад байдаг хөөрхөн хүүхэлтэй Оо, манай Ачаа Ой, дуу наад шүү. дуу. Дуу шүү. Ёо дуу шүү. Тэр маяг уцаа ухаж ухаж нэг шүлэг олсон чи нэг дуу байж таарахгүй. Наадхан чи нэг хүн ай хийсэн юм чи. Тэгээд дуу болгоцсон гинлээ. Өөрөө чадахгүй дээ. Тэг ч юм уу та. Өдөөс хараад ди. За тэгээд шүлэг нь бол амархан штэ. Муурын зулзаг дандаа нүрээ угаадаг гатта ариун цэврийн үзэлгээр адгийн дүн авдаг гин. Яагаад тийм болсныг нь асуух хэрэг байна уу да. Хизээ юу н байтлаа шүлсээрээ нүрээ цэвэрлдэг байлаа да. Ай. Зүгээр энэ бол чадна над гэж шүлсээрээ. Гэхдээ ангараа
Энэ дуу шүлсээр агуулсан шүү энэ дээ. дуу энэ шүлгийн ч бас дуу байсан. Дуу. Ай бах мах. Тэгээд дэвэл саяхныг бодлоо дээр штэ Болжмор гэдэг шүлэг байсан чинь тэнд манай Солонгос Убаанар тэнд бас дуу олгосон байл шүү. Заллаг гэдэг дууны аяг сайхан аваачаа. Юу ямар дуун дээр дуулсан байлаа? Болжмор жирэгдэгдээ. Болжмор хөөрхөндөө. Яг оо талхан дуртай даа. Өвсөндөө шурагадаг. Живичи дуртагда жижиг хөөрхөн болжмороо гэж байгаа штэ. Тэгэлтэй болдог. Оо сайхан байна дөө найр дээр. За манай Мига багшийн дуу шүлэг рүү орлоо. За миний бол юу? Энэ хүн ч одоо нэг юм шар номыг одоо дуусгасан хүн шүү те. Тий, одоо би бол юу аа ийм шүлэг зааж өгмөр байгаа байхгүй юу? Энэ плакатн дээрсэн шүлэг л дээ. Ер нь бол шүлэг биш бүр ингээд гарын савны реклам байсан байхгүй юу? Хүүхдүүдэд их тохиромжтой. Тагаар авгаас нь бидний хүрсэн бүхэнд байхтар үр гэж байгаа. Чи хүлэана гараад протексээр угаах хэрэгтэй шүү. Аха. Ариун цэврийн өрөөнд ордоо амт найзтайгаа уулзныхаа дараа ханиалгаш найдалсныхаа дараа хайртай бяцхан гөлгөн ирлүүчээд гараа протексээр угааж эрүүл мэндэд тустай зүйл хийгээрээ. Протекс бидний номер 1 савн. Йоо, наад чи яг дуу юм уу? Үгүй юу ахгүй да би ч давхар маркетинг менежер гэдэг байхгүй юу? Йоо. Тий, би нөгөө Protect Sound-гийн маркетинг менежер яг хэдийг авсан? Яг хэдийг авсан бэ? Харин тий. Тий, тэгээд юу яадаг байхгүй юу? Яг хэдийг авсан? Юу, эндээс үү? Тий. Харин. За худлаа би чихнээсээ дууг нь хэлээ. За. Чихэртэй зармаг ууй гэдэг ингэ зааж өгнө. За. Хүүхдүүд яг шоколадтай зармаг ууй. Шоколадтай марушин, чич дуртай, бич дуртай, цөмөрөө дуртай гэдэг зааж өгнө. Яа. Болор цомд оруулж Тэгээ дараагийнхан дуун заяо. Өглөөний нар хүүшигний зарсраар тусгаар хүүхдүүдэд дагуулаарай. Зүгээр аав нарыг цогцолоод яг эцэгхийн хурал өнөөдөр зөвхөн аав нар ирнэ. Ээж нар ирж болохгүй. Ээж нарыг оруулахгүй. Хүүхдүүдэд дагуулаарай гэх нүүдэлч бүгдээ ингэ заяо. Бүгдээ ингэ далгаж шараа гэдэг ингэнгүүт ханчин чамайг гэрдэхүүлээ. Яг За шүлэг нь ямар шүлэг ээ? Зөвхөн аав нарыг нь цогцолж хагаад над концерт хийчихвэл харин хөөрхөн мөнгө олчихно. тийм штэ. Би шилээ тайлаал зүгээр өөр штэ. Үсээ задгаалаа шилээ тайлаал. Шүний нэга. Шүний. Ардын багшаас алцхар хүүхэн болов. За би бол жинхэнэ шүлэг олсон шүү. За ээж ямар шүлэг олсон? За ээж сонсоод байна. Эрүүл ба жаргал. Жаргалан энэ ертөнцийн түмэн жаргалан түүний дотор чухам жаргалан эрүүлэнхийн нэгэн жаргалан залуу бие эрүүл бол өдөр бүр амгалан нэг өдрийн Наа амгалан шүлгээ хин шүлэг гэдэг мэдчих юм уу? 1935 он. Тэний шүлэг. Даш дуржин нацэг дуржин эрүүлэх хүсвэл энхийг хүс гэж жаргалан гэдэг шүлэг. За би одоо шүлээ хэлнэ. За. Би шүлэг мүлэг хийлүүлэхгүй. Би шууд ийм юу ч хийлүүлнэ. За бараг шүлэг юм дөө. Би үгүй нохоо муур хоёр гэдэг ийм миний хүүхдийн ордонд цэжилжсэн шүлэг байхгүй юу? Өглөө ээж ханаас ч юм өсөж өгөх төгсөн муурын цулцаг авчирлаа. Орой аав ханаас ч юм осгож өгөх төгсөн нохон гөлөг авчирлаа гэх бүрийн хөдөлгөөнтэй заяо. Тэгээ энийг цээжлүүлнэ гэж бодчих. Яг хөөрхөн цээжлэн. Хөдөлгөөнтэй болохоор хүмүүс хүүхдүүд айгу юу яддаг байхгүй юу? Тэгээд нохоо муур хоёр гээд тэгээд нохоо нь хөөрхөн амд өгчдөг байхгүй. Хөөрхөн. Тэгэхээр хүүхдүүд амар сайн цээжилдэг. Манай тэр баяраа ойртой барилгах барьдаг чинь бол бүр тоглоомн дээр нь заадаг шүлэг шүү дээ. Тийм. Тоглоомыг нь тарааж тавьж агаад Тэр үед нөгөө нэг юм одоо лего мего байгаагүй юм модон эвлүүлдэг тоглоомтой байсан те. Тэр үгээр тоглодог те. За хамтраа лагчаа яри. За Улаанбаатар хотод 17 цаг 26 минут болсон. Манай найруулагч санд асуулга оруулсан байна. Манай дөрөв хөтлөгчийн хинэн цэцэрлэгийн сайн багш болж чадах вэ? Аадан ангарах бэдэн мега бэдэн гэрлээ гэдэн анжгаа. Манайхан санд асуулганд идэвхтэй оролцоорой. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Wellness-ийг Wellbe Shop-оос Wellbe Shop цэгийн мэн хамтран ажиллаж байна. За би ер нь
энэ нөгөө сайт руу орсон. Тэгээд энэ бүтээгдэхүүнүүд нь бүгдээрээ мэднэ ээж салон дээрээ хэрэгэлдэг байхгүй юу? За энэ Вела, Лонда тэгээд энэнийг болохоор хүмүүс нөгөө зөвхөн будгаар нь ойлгоод байдаг шүү үсний будагнууд. Энэ бол салоны мэрэгжлийн арчилгаа гэртээ бас салоны арчилгаа гэртээ их боломжтой бүтээгдэхүүнүүд байдаг байхгүй юу? За энэ дундаас Nike-ийн гэдэг бүтээгдэхүүн байна. Үс ургалтыг янзын гой зогсоодог ийм бүр маш сайн хэмжээний Үс уналтыг тий уналтыг зогсоодог Nike-ийн гэж уншдаг. Тий Nike-ийн за яг Nike-ийн гэж уншиж болно л доо. Тэгээд энэ бүтээгдэхүүнүүд гих мэтчлэн манайхаар явж исэн одоо юу ашигтай бактери те энэ пантирас гэдэг бүгдээрээ Велби шопт байгаа байхгүй. Би харсан чинь тэр нөгөө нэг тэмээтэй хөшөөний урдталт нэг юм гурвалжин дэлгэцээд шүү дээ. Тэрэн дээр энэ Nyox-ны реклам явж исэн. Нэг тийм сэтгэлд ойрхон нэг ингээд ус маань сайхан болчих шиг санагдсан шүү дээ. За. Тийм Велби сайт руу би орж үзсэн. Велби shop CGM гэх сайт руу. Бүр маш нарийн тодорхой олон төрлийн бараа бүр одоо тайлбартайгаа маш тодорхой байлээ. Тэгэхээр Велби shop CGM гэх сайтаар ороод та арьс арчилгааны бол үс арчилгааны бүтээгдэхүүнээ 24-өөс 48 цагийн дотор хүссэн газартаа үргүүлээд авах хэлбэр юм билээ ер нь. Би бол бүр цэцэрлэгийн багш гэдэгтээ итгэсэн шүү дээ. Ангаргаа минийх уу энэ wellness гэдэг үгний учрыг мэдж байгаа юу? Wellness мэдгүй. Энэ чинь эрүүл байх. Сайн шүлэгтэй ч Гоо сайхан байх шүү дээ тий. Сайхан арьстай байх гэдэг. Ер нь тэ дотроосооч гаднаасооч гэрэлтийг гэвэл wellness гэж ойлгох юм лээ. Велби. За. Wellness гэдэг нь бол тэгж ойлгоно. За би энэ Велбегийн эмч нартай бас нэлээ олон подкаст хийсэн. Тийм. Тэгээд ер нь бол яг одоо ингээд яг эмчнэр ажилдаг, амгаах төгссөн эмчнэр ажилдаг. Тэгэхээр ер нь бол анжаагийн хэлсэнчлэн дотроосооч гаднаасаач гэрэлтийг гэвэл дотроосооч бүтээгдэхүүнээ уух хэрэгтэй, гаднаасаач гэсэн гоо сайхнаа тэр чигээр нь хадгалах, гялалцсан эрүүл үстэй байх, эрүүл байж өвтгөө сэргийлэх гэх тийм үү. Ерөнхийдөө энэ бүгд маань нийлээд wellness гэж ойлгочих. За тэгэхээр яасан баха? Wellness-ийг Welby Shop-оос авах нь штэ. Илүү дэлгэрэнгүй мэдээллийн 7711 7171 гэдэг утаснаас аваарай. 7711 7171. За тэгээд Welby Shop CGM гэдээ ороорой. Ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар wellness-ийг Welby Shop-оос Welby Shop CGM хамтран аялагч байна. Баярлалаа. За нэвтрүүлгийн багш нар болцсон явж байгаа. Дараагийн асуулт Анжгаа дээр ирлээ. За дараагийн хичээл зургийн хичээлд орлоо. Та хүүхдүүдийг юу зураасаа гэж хүсэж байна вэ? 6 настай хүүхдүүдийн зургаар хийсэн дуу байна. 6 настай хүүхдүүдийн зурм нэгийг зурсан байна. Зурм зуруулъя гэж. За. Яг ер нь тэгээд дандаа хүмүүс чинь ингээд нэг ээж мэжийг л зуруулад идэг шүү дээ. Ээжтэй ямар байна нэ тэрийг зуруулад би аавыг нь зуруулна. За миний хүүхдүүд аавыгаа зур. Аав нь ямар хүн байдгийг, аав нь гэртээ юу хийдгийг, аав нь ээжтэй нь яаж харьцдаг бүгднгийн зур гэл тэгээд зуруулна. 5 6 таа хүүхдүүд бол солиоруулна. Та бол ер нь бол юу багшлах ирэх аваагүй багш байна. Яаж болохгүй тэгж тийм сэдв өгж болдоггүй юм баггүй юу? Одоогийн боловсролын системд болохгүй гэж. Болохгүй. Аавгөө ч хүүхд байгаа шүү дээ. Би зүгээр л манай ангид байхгүй те. Би ч судалгаагаа сайн хийсэн. Юу зурмаар байна тэрийг л зургана. Миний хүн өнөөдөр юу зурмаар байна? Яг чи юу зурмаар санагдаж байна те? Тэрийг л зургана. Энэ хэвээр тэнцэхгүй багш шүү дээ. Байнга л юу зурмаар байна гэж тэрийг л зургана. Тэг хүүхд юу ч зурдаггүй те. Хүүхд юу ч зурдаггүй. Тэгээд ингээд сууж байгаа. За цаг дууссан хураал гараа. За цаг дууссан хураал юу зурсан ёо? Юу ч зураагүй. Маш сайн байна. Юу ч зурмааргүй санагдсан хүүхд байж тэгээд. Энэ аман захта дараа юу биелэх бэ? Чи би ихлээ яриад байгаа. Дараа гэж. Тэг дараалал яриад байгаа. Би юу яад хүүхдүүдээ орой унтахт нь аав ээжээр нь юу идэг вэ? Яг тэрийг ингээ боттойгоор зурч чадах уу? Чаднагшаа. Яа тэгээ ийм зурч тэд нар чи ийм зурна шүү дээ. Адагаад ашиж машаа зурч дээ. Тий ингээд дугаж байгаа за дугаа. За би бол гэр бүлийг зуруулна. Ер нь бол би одоо хамгийн сайн багш болно гэж бодож байна. Шинэ стандарттай, шинэ одоо программыг хөтөлбөрийг хүүхдүүдэд хэрэгжүүлнэ. Тэгээд зураг хөргийн тал дээр бол гэр бүлийг нь зуруулна, хамгийн гоё өдрийг зуруулна. Одоо хүсцэг амьдрахыг хүссэн байгаль дээр байгаа тэр байшингийн зуруулна.
Тэгээ өдөр бүр өөр хөтөлбөртэй. Тэгэл угаасаа тэгэл тэр тухайн үеийнхаа байдлаас болоод зуны амралтаараа ороод ирэх юм бол зуны амралтаараа юу исэн тэрийгэ зураараа миний хүүхдүүд гин тэгэл өвөл болоод давч зураараа гин. Тэгэж тэ өвөл олонгууд үлийн цас зураараа гин тийм тэгэл Би бол аав ээжээр нөрөө юу идэг вэ л гэж зурлаа. Их өөр би их систем өөрчлөе гэж бодоод байгаа. Тийм. Тэгээд миний онцлог бол одоо би нөгөө өөртөө сэрүүлэг тавиад тэгээд хүүхдүүдийн яг ус уух цаг болон унтах цаг бүгдийг маш тодорхой томьёолж өгнө. Тэрснэр илүү одоо орчин үеийн та нараас даваа талтай шинэлэг залуулаг тийм цэцэрлэгийг бий болох болно. Энэ сонин нэг тийм гой юм ярьчаа камерыг цэцэрлэг ажилуулдаг юм дарагш тий. Яг Гой юм ярьчаа улаан хүүхдүүд татчихад Та нар тэгээ хүүхдүүдэд юугаар зурулах гэж байна? Юугаар нөгөө тосон болон би бол өнгийн харандагаар зуруулна. Өнгийн харандаа гоё байна. тосон харандаа Би юу? юм байна да. би уруулын бодгаар зуруулна. Би уруулын бодгаар камер зуруулна. Тосон харандаа байна. Би бол усан будгаар зуруулна. Солиор болно. Ангиар нэг ус мос болоод Жоохон байхад эдгийг усан бодгны тэр юу урдлын зөөлгөн байх хэвээр бир. Тэр хорс юунууд их ягаад тийм хатуу байдаг байсан. Тэгснээ багш гой зураг наач зарлаа. Угнаасаа тэр чинь нэг будгаа дагаад ирсэн нэг балаа биернэл тэр байхгүй. Түүнээс янзын гоё биернүүд бий л дээ. Би бол яа ээж аавынхаа ээжийнхээ ингээ хэрэгэлдэггүй нүдний тэнний багснуудыг миний хүүхдүүд аваад ирээрээ хэрэгэлдэггүй нүүрний бодгнуудыг аваад ирээ. Багш нь тэрийг урьдханаар зураг зааж өгöd гэж байгаа л нүүрний бодгаар зурлаа. Орон бүгдийг хамаад аваа явцсан. Гэртээ ажилласан. Зөндөө бодогдоо. Ля зэрэг гарахтай. Арай өөр тийш явж байгаа. Эрэгтэй хүүхдүүд мега багштай их дуртай байх байхаа. Тийм шүү дээ. Чихэртэй зайр мөг үйл Би гэдэг. бол шүү дээ. Зурагт үзүүлээ л энэ. Дуу сонсгоод зурагт үзүүлээд байна. Би бол өдөрт 30 минут л үзүүлнэ. Миний стандарт хөтөлбөр бүгд шахуу. Тэгээд хараа камерг үзтерлийг цоогчлоо явцдаг дарга шиг л байгаа юм да. Тий. Таны нүдний Орой хэрэг Эцэг эхчүүд нь яг ийм юм ярьдаг те өмнө гарч ирээд. Тэнгүүдээ артлт нь ар хомрогонд нь юу ч хийж магадгүй. орой ээж аавыг нэрээд аав нэгэнгүүтэнтэй. Гэхдээ хүүхд чи өдрийн 6 хоод өгчөөд ахтал өлсөд ах яад юм бол гэж сагаад байгаасаа. Хатсан талх өгчөөд өө. Йоо. За. Тэгээ нүдтэй чи. Хамтран ажиллагч ярьсны дараа дараагийнхаа асуулт руу орлоо. Улаанбаатарт 17 цаг 34 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Айлис хилэн чандад байгаа монголчуудад виз хамаарахгүй орон сууц болон автомашины лизингийн үйлчилгээ үзүүлж байгаа. За, Инвескор лизинг компани 2021 оноос хилийн чандад байгаа монголчуудад зориулан Айлис орон сууцны лизингийн үйлчилгээг зах зээлд анхлан нэвтрүүлсэн байгаа. За, ингээд Япон, Бөөнөр Солонгос улсад албан ёсны төлөөлөгчийн газартай. За, манай Чимба яг Солонгост албан ёсны төлөөлөгчийн газар нь ажиллаж байгаад одоо Монгол дахь төлөөлөгчийн газар нь бас ажиллаж байгаа. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол гадаадд байгаа монголчуудаа одоо энд байгаа газар нь шууд байрныхын зураг мургийг үзүүлээд танах айл байрыг сонирхож байгаа гэдэг үйл хөдлөлийн гэрчилгээ гарсан байрыг танд санал болгодог. За тэгэхээр Америк, Швед, Франц, Финлянд, Чех, Унгар, Австрал, Япон, Өмнөд Солонгос зэрэг дэлхийн 10 улсад 22 гаруй гэрээт агентуудаар дамжуулан бүтээгдэхүүн үйлчилгээгээ монголчуудаа хүргэж ажиллаж байгаа бол Австри, Герман, Канада, Нидерланд, Словак, Турк, Унгар, Чех, Швед, Швейцар, Арабын нэгдсэн Эмират улс, Япон, Өмнөд Солонгос, Америк гэх мэт улсад амьдардаг монголчууд маань аль хэдийн лизингтэй хамрагдаад орон сууцаа худалдаад авсан байна. Энэ өстэй айгүй гоё. Юу гэхээр би хидэн ийм зовлонтой хүмүүсийг би ч одоо нөгөө яг нийгмийн ажилтан байх үед ч хүмүүс дандаа зовлон ярьж л ирнэ шүү дээ. Ерөөсө жаргаж нэг чизээч ирдэггүй. Тэгэл яг тийм зовсон хүмүүсийн дунд хидэн удаа би сонсч байсан. Нөгөөдөл нь тэнд ингээд ажиллаад те ингээд сайн сайхны төлөө зүтгээл тэгэл мөнгө олоод за аав ээж минь хамаатан сад минь амраг хань минь энд ингээд хадгалж явах байдгүйгээд наашаа мөнгөө явуулчихгууд нөгөөдөл нь за мэдээж санаатаа санаандгүй тэгэл амьдралын боломж олжоогүйгээс болоод үрцэн байдаг. Тэгэл махиж жагаад хүрээд ирсэн байрч байхгүй мөнгөч байхгүй тийм тохиолдол хэд хэд удаа өгдөжсэн байдаг байхгүй. Тэгэхээр хүн тэнчэнээс өөрөө ингээд тэ өөрийнхөө мөнгийг захиран зарцуулаад эрэхт нь айл язуур байр нь өөрийнх нь нэр дээр гарцсан ингээд данк гэж ивэл гоё байгаа байхгүй.
Одоо энэ дээр хараа та ингээд нийтлэг ийм 3 шаардлага хангасан тохиолдолд лизинг авах боломжтой. Нэгт нь Монгол Улсын иргэн 21 нас хүрсэн эрх зүйн бүрэн чадамжтай байх. Хоёрт нь санхүүгийн байгууллагт хугацаа хэтэрсэн чанаргүй одоо муу зээлийн одоо түүхгүй байх гэсэн үг шүү дээ тий. За тэгээд гуравт нь гадаадад байнга оршин сууж хөдөлмөр эрхэлдэг 6 сараас доошгүй хугацаанд тогтвор суурьшилтай ажилласан байвал та энэ лизингдэд хамрагдах боломжтой. Тэгээд 6 сараас сар тогтмол суурьшилтай ажилласан гэдгийг яаж мэдэх вэ? Ингээд шууд дансны уулгын би чамаагаас асуусан байхгүй яа дээ гэсэн чинь тэнд харалцсан байх нь дүү чамаагүй заяа. Яг тэгэл дансны уулгыг хараад 6 сар тогтмол суурьшилтай амьдарсан байлаа окей. Цалин аваад мөнгө аваад шаардлага асуусан. Чимбахаас бас асуусан. Чимбахаас ажиллаж байгаа шүү дээ, тэ. Энийг гадаадд байгаа монголчуудад бол маш том даваа тал юм байлээ. Одоо яг IELTS-д бол би бүртгүүлээд зээлээр байртай болох боломжгүй. Чимбахын тэр найз нь бол бүр нэг байр өөрийн болгоод, худалдаа үйлчлэгээний талбай өөрийн болгоод түрээслүүлээд явж байгаа юм байлээ. Тэгээд зүгээр мэддэхгүй байхад цалингаасаа төлсөөр байгаа л ийм баталгаатай энэсгээр Монголын топ аж ахуйн нэгжийн юугаар дамжуулаад тэгээд хамгийн гол нь одоо ингэх бас боломжтой байхгүй юу? Одоо байр худалдаад авчлаа штэ. Тэнгүүд тэнцэнээс ингээд ажил хийж байгаа мөнгөөрөө лизингээ төлөх гээд байгааз тэнгүүд бас инвесторынхантай ярангуудаа наа би байраа түрээслүүлчмээр байна гэд тэнгүүд түрээслийн мөнгнөөс лизингээ мөнгө төлөөд явчихна. Амар амар. Тий. Одоо тэгээд яваад байгаа гэсэн хоёр. Би чиний ярьсныг одоо айгуу тийм ойлгомжтойгоор тайлбарлаад өгсөн. Яг харах хэл дээр буудгалаа шүү дээ. За тэгэхээр яг одоо та 72 тэг 27 тэг рүү шууд холбогдоорой. 72 тэг 27 тэг. За ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хилийн чандад байгаа монголчуудад виз хамаарахгүйгээр орон сууц болон автомашины лизингийн үйлчлэгээ үзүүлж би IELTS хамтран ажиллаж байна баярлалаа. За цэцэрлэгийн багш нар ажлаа өргөжлүүлцгээе. За одоо ингэнэ. Над дээр асуулт ирж байгаа шүү дээ. Хоёр нөхөр тоглоомноос болоод муудалцаад яах ихийн зургуу нэгнийхээ нүрийг маажаад өнөөх нь зөрөөд хацрыг нь хатсаа. Эцэг ихт нь одоо хэрхэн тайлбарлах вэ гэд их хэцүү асуулт надад ирлээ. Тий. Надад их чанга юм таарлаа. Тийм байна. Гэхдээ тэгэл одоо угаасаа аав ээж нар аамрын болдог байхгүй алалцдаг байхгүй юу. Тэгээ би одоо хэлнэ. Одоо тэгээд шүүх цагтаад л тулах бах тий. Хүний хүүх одоо ингэдэ нэг ингээд би эхлээд заяа ингээд хинийхэн хүүхдийг ингээд харуулахгүй уулзахгүй жаад яг хоёр талын аав ээж ирсэн тохиолдолд хоёр хүүхдээ гаргаж ирж харуулна. Тэгэхгүй бол ингээд нэг нь төрүүлж ирчээд нөгөөх рүү ингээд хүүхд рүү том хүн байж ирж дайраад байдаг байхгүй айгу амар. За тийм болохоор хүүхдүүдээ харуулахгүй байжгаад эхлээд аав ээж нэр ингээд хооронд нь учрыг нь олгоно. За хүүхдтэй хүүхэд те гэхдээ танаа хүүхэд яагаад хазж байгаа юм бэ те хүүхэд хазна гэдэг чинь өөрөө айгүй амар асуудал байхгүй те тэгэхээр хазах энийг айж амар штэ тийм л дээ тэгтээ ер нь хазна гэдэг чинь бүр амар ахгүй юу бүр өмцөм хазсан ч юм байна цаанча за тэгэнгүүтээ одоо хумсны сорив арилдгүй маа те майжч гэсэн бас аюултай тэгэхээр одоо энэ хүүхдүүдийнхаа энэ мааждаг тэр хаддаг зуршлыг одоо болиулмаар байна. Бүр болохгүй бол мэрэгжлийн сэтгэл зүйчд хандаа тий. Тэр аль альных нь хүүхдүүд буруу өгмөрөөгүй байна. Энэ бол танаа хүүхдүүдийн өсөж дөрөнж байгаа гэр бүлийн хүмүүжлээс энэ хүүхэд нэг нь мааждаг, нэг нь хаддаг болчиход байна шүү дээ. Тэгэхээр аав ээжүүд наашаар хэн хэнийг хадсан өмнө хүүхдээрээ ажилмаар байна. Тэгээд бүр өөртөө бол дийлэхгүй бол одоо мэрэгжлийн сэтгэл зүйч мөчд ханд гэж хэлнэ. Тэрнээс ч тэр хүүхд рүү бол дайруулахгүй. Тэгэхгүй бол төрүүлж ирчингүүтээ чи яхаар стандараа манай хүүхдийг хадсан яхалаараа чи манай хүүхдийг маажд ингээ жоохон юм зэгнэд байдаг байхгүй юу. За тийм байна. За одоо ингэсээ би бас яг багш хүний сэтгэхгүйгээр яг практик дээр яг ингээ ажилласан байна. За манай одоо жижигхэн байна штэ тий. Өнгөрсөн жилээр нэг ангийнхаа хүүхдийн дуглуу бал зоожээ. Бүр зоогдсон юм уу? Зоогдчихсан заяо. За тэгэнгүүтээ ингээд би багш дээр нь орлоо. За яасан юм бэ? Яг юу болсон юм бэ? Гэд ингээд мэдээж тэр нь лөө ойрлож болохгүй тэр лөө ойрж багш лөө ойрлоод иж болохгүй штэ тий. Би тэр үед нь байгаагүй учраас. Яасан гэсэн чинь нөгөө нөхөр их сахилахгүй нөхөр байж. Энэ нөхөр маань ч гэсэн их сахилахгүй. Хоёулаа нэг өдөж. За тэгсэн чинь нөгөө манай хүний дургууг нь хүргэжилтэй. Даалгараа ихжсэн чи гарын хөдөлгөөд байсан чи нөгөөх нь бичижсэн балаа шууд ингээд зоочч. Дуглуу. Яаж нүдлүү н орчоо. Харин тийм. За энэ бол маш аюултай тийм ээ. За тэгэнгүүт нь би бүр тоботос. Энэ амар би хайгаад би бол их тайв үзсэн. Би бол ингээд амар ингээд ширүү болчихсон. Танаа хүүхдийн туханд зоочод тэр хоёр аав ээж хоёр тэр хоёр яг таандар чи бөмбөгнсөн байгаа юм. Тий.
их ч уурлахгүй байгаа шүү дээ. Ягаад уурлахгүй байгаа амар сонирн байгаа даа байхгүй юу? Тэгээд за чи ингэхэ бэл одоо багшлуу чи орж ирээ багшлуу чи үннээ ингээд би багшлуу чи та хоёрыг ингэсэн байна гэдгийг яг үнэн боддоор шин та хоёрыг хэлснийг хэлнэ гэсэн чи нөгөө хоёр айс надаас. Үгүй би тэр худлаа ярьсан юм а би ингэсэн юм а. За чи надад уучлаарай чи ингээд өгсөн чи ээж нь дахиад орж ирлээ. Яаж айлгсан гинэ? Яаж айлгсан гинэ? Бараа сууж байгаа. За хөөе одоо нөгөө талын ээж орж ирэхээр аюул үүснэ. За нөгөө талын ээж одоо хохирогч итгээд ээж орж ирж байна. Нөгөө талын ээж амар орж ирсэн. Галтаа л орж ирсэн. Амар өстэй нэрээ. Удаан жамсар шиг юм орж ирсэн. Амар орж ирсэн. Тэгээд тухангаас нь цус гойцсон юм уу? Үгүй яг ингээл нэг цэнхэр болчихгүй. За. Тэгээ яг тэнд нэг цэгэл байгаа даа байхгүй юу? Тэгээд нэг удаан жамсар шиг юм орж ирсэн. Би цэгийг баг дугуулчмаар санагдсан. Яг ийм зоос юм байна гэд. За тэгэнгүүт амар орж ирэнгүүтээ намайг 50 байсан чинь яасан? Найз 50 болсон. За. Яаж юулын орчаагүй юм те. Өдрөө нь орчаагүй юм. Тийм шүү дээ. Танаа хүүхэд бас болдгүй юм гинэ гэдгсэн чинь танаа хүүхэд бас болдгүй. Одоо тэг яах вэ те? Одоо янз бүрийн болоогүй. За та хоёр ойлгож байна уу? Одоо бид хоёр ингээ ажилтаа явлаа заа юу гэд өнгөрсөн штэ. Тэ. Ер нь бол альва асуудлын миний хүүхдүүд их 50-аар Тэвгүй. За одоо яг тэр багшаас тэгвэл багш яасан. багш шүү дээ. Багш бол тэнд чимээгүй л гэсэн. Яг тэгвэл багшийн бас буруу байгаа даа шүү дээ. Хоёр хүүхэд харж байгаагүй тийм ээ. Яг үнэндээ тэр харах эцэс байхгүй шүү дээ чи. 34 хүүхэд бужигнж штэ. Аль 35 хүүхэд бужигнж юу 34. За яг 40 хүүхэд гээд дундаа. За тэр бол хардаа төлбөртэй цэцэрлэг заяа. Төлбөртэй цэцэрлэгийн хувьд бол ээж аав нар би мөнгө өгсөн мэт. Би гэсэн мэт гэдэг нь ойлгомжтой тийм ээ. Ангитай хэдий. Тэр чинь наргуу бараг 30-ны төгтөж штэ. Тэгээд ялгаа юу вэ? Төлбөртэй байлаа гэд хүн ямар 34 нүдтэй байх биш. Тэгээд тэнд чинь адилхан л хоёрхан л багш байгаа шүү дээ. Тэгэхдээ тэр багшийн бол хэлдэг бас энэ хоёр хүүхэд хоёулаа сахилахгүй гэж хэлдэг нь бас буруу. Тэр хүүхдүүд угаасаа хүүхд хэмжээ сахилахгүй л байж таарна. Тийм үү? Тэгээд тэр хоёрыг ерөөсө аргадаагүй байгаа юм. Арьсаал хамгаалах гэсэн бас нэг арга штэ. Хоёул ингэ амар загинсан байгаа юм. Багш ингээ загинсан байгисыг хэлж байгаа байхгүй айгүй ховлж байгаа байхгүй юу? Тэнд гинт тэр хийчээд цоолбор үсгчээд. Гэтэ тэрээс нүдлөө нороо. За чи энэ тохиолдолд одоо чи багш шүү дээ. За яах юм ингэсэн яг юм асуудал үүссэн. Бол эцэг хичээсэн би яа уучлалгүй наа. За уучлаарай. Миний буруу. Энэ явдал та камераар шүүгээд үзэж болно. Энэ хүүхд яг ингээд ийм болжээ. Би дахиад анзаарья гэсэн чинь хүүхэн яас байх нь ингэж хэлсэн. Боли би хүүхдээ гаргая. Манай хүүхд угаасаа бодолдоггүй гэсэн чи багш шүү дээ юу гэсэн гэж танаа хүүхд угаасаа ингээд гуйж ингээд орсон бицтэй. Тэгээ ийм асуудал үүсчлээ гэж хэлж байгаа байхгүй. Би өөр тэгж хэлэхгүй. Хүүхдээ үлдээ те бас хүмүүжүүлъя гэж ингээд бас үсэх юм байна. Тэгээд би тэр хүүхдэд туслах багш гаргаж өгнө гэд амин хаа. Яа ахаад нэг хүүхэд дуган дунд нь биш нүдрөө хатах бол яа. Асуудал бол гарсаар л шүү. Тийм шүү дээ. Тийм шүү дээ. Мундахгүй. За ангараг яах юм? Би бол тэгэл энэ хоёр хүүхдээ хоёулаа л бие бинийгээ өдөж байгаа л тэгэл ийм болчлоо. Гэхэл шууд хоёр эцэг ихтэн л хэлнэ штэ. Одоо тэр хоёрын өөрсдөөс нь л болсон гэж бас хэлнэ тий. Энэ бол одоо арьсаа өөр арьсаа хамгаалж штэ. Ер нь тэгээд одоо уснаас хуураа гарах гэж үзэж байна тий. Хоёр хүүхэд болоогүй би өстө бодох гээд үзсэндээ өстө бодоогүй тий. Тэгээд эцгийн уурлаар ер нь тоглоомных нь мөнгийг сайн шийдүүлээд өдөр болгох нэг өөр тоглоом гаргаж ирж завгүй байлгах талаас нь айлуулах ажил. Тий. Бас огт тоохгүй ингээд эсвэл ингээд хооронд нь ингээд ноцтолуулаад хайжчих чинь бас тэр багшийн бас одоо тэр хүүхдүүдийг завтай байлгаснараа бас нэг тийм ямар ч завгүй байлгаж чадаагүйгээрээ хүчрхийлж байгаа байхгүй юу? Чи тэгэхээр шүү. Чи одоо ямар улсын хурлд нэр дэвшиж байгаа үнэ үү? Солиор болох юм ядаргатай. Бүх тоглоомыг нь ураагаад нэг мөрийн хөтөлбөр боловсруулаад багшуулмаар юм шүү. Харин боловсруулсан яманд ормоор. харин ингүүл дээр. За одоо ингээс хариултыг авъя. За тоглоомыг нь ураагаад ганцхан тоглоом үлдээгээд томото байсан нөгнөөг хүүхдүүд чинь томото биш үхэхгүй. Би ингээд ээж аавыг нь эрэнгүүтээ за ингэсэн танаа хүүхд одоо энийг баяцсан. Танаа хүүхд одоо ингээд энийг хадсан. Одоо яг сорвины тос мас сайн болсон юм чи. Гайгүй болчих байлгүй. Одоо ингээд тэдний аав тэрийг хаз. Тэдний аавыг хаз. Тэдний ээжийг майж. Одоо ингээд өс онцонгаа аваад салцгаа гэл. Тэгэл явуул. Надад одоо ганцхан юм билж ганцхан надад. Надад бас тийм тохиолдол байсан байхгүй. Одоо манай том хүн бас цэцэрлэг дээрээ зодуул зохиулаад байна гэд байн байн ирээд хэлээд ангууд нь багш дээр нь очиж уулзаад тэгээд эцэг ихт нь хэлүүлээд эцэг их нь хүүхдээ зэмлээ тэгээд арга хэмжээгийн шийдвүүлсэн. Харин манай дуун түүх болохоор ингээд хазар дээр ингээд нэлээд уртсан. Тэрийг бол би зүгээр алгагдцсан. Одоо ингээд
сорины тос авч өгвөл тэрлээ авч өгөхгүй бол тэрлээ згээд. Чи хүүхдийг алгацсан юм уу? Үгүй тэрийг тэр үйл явдлыг зүгээр ингээ хаяад алгацсан. Йоо. Зүгээр тэр үйл явдлыг ойлгосон. Хүүхдээ тэр сарун дээр нь одоо ямар үлдэрчтэй юм бэ? Би манай За одоо болсон. За одоо болсон. За аав иштрэ болсон. Оо ямар амартай хэд амтай юм бэ? Йоо. За би сорвнууд бас авч өгсөн шүү. цаана асуулгандаа одоо хариулцгаа. За хөөе одоо Эрдэмэд саналаа нэгэн дээр үг цаг ирлээ. Манай дөрөв хөтлөгчийн хинэн цэцэрлэгийн сайн багш болж чадах вэ? Ад нангараг бэдэн мега бэдэн гэрлээ гэд нанжгаа. За мега саналаа энэ түхээ. би болвол юу яа? Танд өгнө. За баярлаа. За ангарах энэ. Би өөртөө өгнө. За. Би мегад өгнө. За би мегад өгнө. За. За яг одоо манай лавыг 534 хүн үзэж байна. За санд асуулганд 444 оролцсон байна. Сайн байна. За Бараг 100% оролцсон байна шүү. тийм штэ. Сүрхий юм бэ. Манай дөрөв хөтлөгчийн хянан цэцэрлэгийн сайн багш болж чадах вэ? Аад нь ангараг дээр өөрийнх нь саналтаа нийлээд 23% буюу 6%. За мега дээр анжгаа бит хоёрын саналыг нэмээд 256 буюу 45%. За гэрлээ дээр 105 мегагийн саналыг нэмээд 106 хүн буюу 31%, анжгаа дээр 63% хүн буюу 18% саналаа өгчээ. Ийхүү 256 хүний саналаар мега маань үнэмлэхүй ялалт байгууллаа. Манай мега бол яалт ч хүүхдэд үнэхээр хайртай. Зурагт баг үзүүл найз өдөрт 30 минут. Чиний мөрөө Дугай. Дугаа чи. Дугаа. Санал авчаад чи дугаа. Дугаа чи. Чи тийм сайн байсан бодод 23 санал авах уу чи? чиний мөрөө Чи наад 68 санал авчаад 68 санал авчаад гэж. Боллоо. Чи ядаж шүлэгч мэддэггүй багш үсттэй чи. Йоо. Цээжиндээ ганц шүлэггүй. Хөөе дөрөв нөгөө нэг зургийн талаар ярьжсэн чинь юу аавыгаа зураг гэсэн чинь аавыгаа согтуу унтж байгаагаар зурцсан байсан гэдгсэн байхгүй тийс чи хамгийн амар нэгнэ. Зурган дээрээс гэхдээ яг согтуу үгийг нь яаж мэдсэн бол хажууд нь архины шилтэнд хамт зурсан байх та гинэ ёо. Цаадуул чи яаж зурж зурж. Яаж зурш. Амар зурна шүү. Юус ингээд сараачингуудаа манай аав согтуу байгаа ч гэжэж магадгүй. ээжигээ зураад ирсэн. Ээжигээ ингээ хөлөө ачсан байгаар уцаа оролцсон байгаар зураад ирсэн. Би нэг ихнэр нэг Ээж дарс гэртээ юу хийдгүү гэсэн чинь. нэг дарс байсан. Бид хоёр нэг дарс сууж уухгүй юу? Гэсэн чи маа зурганаас дэмээ өглөө орж ирсэн чи. Аав ээж хоёр өчтөр шөнө арх уусан. Тэр байж шилэн гэж. Тийм л байл. Юу болоод цэцэрлэгийн хүүхдүүд яг ингээ хүүхдэн цэцэрлэгт явдаг бол янз янзын юм үнэхээр хийж болохгүй юм байлаа шүү дээ. Манай багч нь бол бүр манай хин охин ургах. За. Ургах бол бүр очиод матсан байдаг шүү дээ. Өчигдөр манай аав ингээд шүн найзуудтайгаа хурж ирээд тэгсэн чи ээж уурлаа тэгээ аав буцаж гарч яваад маваад бүр тайлаг гэж тавьдаг. Тэгээ Бүр тэмдэглэл хөтэлдэг. оройн би очиод авсан чинь та зүгээр өмгөр яасан гэдгсэн чи танаа охин чинь надад бүр ийм амар юм яриад гэсэн. Угаал Шудрах штэ. За нүрээд 2025 оны 4-р сарын 1-ний Мямар гарагийн Яна нэвтрүүлэг радион 3 дугаар студиэс хөгжилтэй хөнгөн байцаагаас урайтагаар шууд түрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Wellness-ийг Wellbear Shop-оос Wellbear Shop сегмент за мөн Ailis хилэн чанад байгаа монголчуудад виз хамаарахгүй орон сууц болон автомашин лизингийн үйлчлэгээр хамтран ажиллаа. Баярлалаа. Дэлхийн монголчуудын Angel Radio 88.3